хүн ямар материалаар бүрдсэн юм бэ гэх юм бол арьс, үлс дараараа. Тэгээд амар сонин сонсогч магадгүй зүгээр ингээд жишээ авч үзэж байгаа шүү. Хүний хувьд бол хамгийн төгс хоол юу юм бэ гэх юм бол өөр хүн юм ах. Бүтнээр нь. Өөр хүний юм. Тий. Хүний юм уу? Тий. Одоо хүний яс, хүний арьс, хүний булчингийн мах, хүний өөх, хүний тарих, хүний дотор эрхтэн идчих юм бол одоо дахиад хүн бүтээх бүх түүхийг авч байгаа гэсэн үг шүү дээ. Ойлгож байна уу? Амар сонин заяа. Амар сонин. Тэгээд хүн идэн гэж угаасаа байхгүй. Тий. Зүгээр жишээ авсан. Тийм учраас хамгийн ойрхон төстэй юмыг идэх хэрэгтэй байхгүй. Тэгээд чиний биений аль хэсгийг салаад навчаар хийгдсэн. Идэх шүү. Юуж байхгүй. За та бүхэн маань Идрат гэдэг хүний талаар за сайн ав, сайн захирал, за тэгээд маш мундаг удирдагч, санхүүгийн шинжээч гэдэг талаас нь бол мэдж байгаа. За тэгвэл Идратын бас нэг мэдгүй сэдв байдаг. За энэ болохоор маш сайн тогооч. За тэгэхээр энэ хоолны талаарх мэдээллийг магадгүй хүн болгоны өөрийн гэсэн туршлага, мэдрэмжэн дээр тулгуурласан байгаа. Бас нэг хөрхэн яриа үссэн байна. Тэгэхээр энийг та тоглон үзээрэй. За тэгэхээр сая түрүүн санхүү, эдийн засаг хуримтлал, хөрөнгө оруулалтын талаар, арилжааны талаар мэдээллүүдийг өглөө. За тэгвэл одоо бүр хизээлээ хадуураад за Идрат гэдэг хүний хувьд за арилжаа хийдэм байна. За хүүхдээ хүмүүжүүлдэм байна. Айгүй олон талаас нь харуулж байна. За тэгвэл дахиад нэг бас мэдхгүй байгаа нэг нууц байгаа. Тэрийг бол би мэднэ. Манай байгууллагын мэднэ. Тэр болохоор хоолыг маш сайхан. За би бол амьдралдаа хизээч идэж үзээгүй бүр өрөө бол маш олон удаа идэж үзсэн. За тэгэхээр хоолны талаар нэг танаас асуух зүйл байна. За хоол гэдэг зүйл магадгүй та хөрөнгө оруулалтын шинжээч ч юм уу иймэрхүү зүйлийг мэргэжлэг сонгоогүй байсан бол тоогооч болох байсан уу? Нэг ресторан байгуулж үзсэн шүү дээ. Тэгээд зад дампуурсан л та. Тийм. Гэхдээ хоол гоё хийн. Гэхдээ хоол сайн хийдэг хүн бол ресторан ажилуулна биш юм бэлээ. Тэ. Хоолны хоббитай. Угаасаа миний хувьд бол яг ингээ бодоо үзсэн. Ягаад тийм юм бэ? Тэгээд ер нь бол хоолны цаана юу байгаа юм бэ гэх юм бол өөр хүний урд нэг 5 хоол тавьчихдаг. Тэгээд яаж ийн ямар тэгээд би зүгээр ингээ тавьдгүй юм би ямар гэл анхаарлын дутагтай юм шиг ингээ яаж ийн ямар давсан таарсан уу гэл асуудаг байхгүй. Би ингээд бас нэг камерын урд гарч ийн, инфлюенсер болж ийн, дагж ийн тоо тайзнаар гарах дуртай гэх юм уу да. Энэ юу юм бэ гэх юм бол нөө одоо ихэвч тиймэрхүү хүмүүс нөө анхаарлын дутагталтай өссөн гэх юм уу да. Тэгээ үнэн. Тэгээд манай ээж өдөржин ажилтдаг байсан. Тэгээ би ганцаараа дандаа. Тэгэл тиймэрхүү байсан болохоор нөө яг ингээд сайн байна идрээ сайн хүү одоо мондөг байна дараа гэх мэт чинь их тэгж авч үзээгүй. Тэгэл магадгүй хизээ нэг цагт би өөр хүндний хоол хийж өгөөд тэр юм аяга баярлаад муу амар гоё юмтай юм байгээл. Тэгэл тэндээ анхны тэр донтлыг авсан байж магадгүй. Тэгээ одоо би зүгээр ганцаараа байсан бол маш энгийн тэгтэй гоё амттай хоол ийм гэхээр олон хүмүүсийг цуглуулах та ингээд яа идрээ ингээд ядардгүй мүү ингээд өдөржин хоол хийлээ шүү дээ гэх юм бол миний хувьд бол ерөөсөө биш. Тэгэл дараа нэг амар гоё 5 6 цаг хийсэн хоолыг ингээд хүмүүсийн урд ингээд авчаа. Тэгээ тэр нэг ваа гэл ингээд хоолны команд орчих юм бол дотор айгу гоё мэдрэмж авдаг. За Идратын бичлэгийг үзээ та хөрөнгө оруулалтын зөвлөгөө шийдвэр гаргахыг хүсэж байгаа бол за санхүүгийн тайлан болон хувийн улсдын цаг гарлаа. За ажлын өдөр өглөө 9-өөс 18 цагийн хооронд та дуртай цагаа сонгон Google Meet-ээр уулзалт хийх боломжтой. Эсвэл манай офс дээр хүчрээ санхүүгийн зөвлөгөө авах бүрэн боломжийг нэгээд байна. За энэ хүү зөвлөгөө буюу уулзалтан дээр яг юу тусгагдж байгаа вэ гэхээр та ямар мэргэжлийн багц сонгох ёстой. За хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэл нь хаана байдгийг зорилгоо яаж тодорхойлох вэ? Зардлаа яаж боруулах вэ гэсэн одоо хувийн санхүүтэй холбоотой зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх юм. За хэдүүлээ үргэлжлүүлээд хийж байгаа үзцгээе. Тэгээд сүүлийн үед нөгөө том хүүтэйгээ яг нэг хамт хийдэг юмнууд айгу цөөхөн яадаг юм. Манай том дамирын хүү бол нөгөө хими, математик одоо биний шал өөр ертөнцийн дотор амьдралтай хөвцөө хөрөнгө оруулалт мөнгө ерөөсөө сонирхдаггүй. Тэгээд нөгөө бит хоёрын амьдрал юм уу сонирхол огтлцэг юмнууд нь баг байхгүй гэх юм уу да. Тэгээд дамиран юу хийх дуртай юм бэ гэх юм бол надтай яг адилхан хоол их айгу дуртай. Тэгээд ер нь бол дамиран бит хоёр бас ингээд 7 хоногт 3 4 удаа үргэлж хамт хоол хийдэг. Тэр нь айгу гоё. Миний хувьд бол айгу үнэтэй гоё цаг. Тэгэл дами бас нөгөө химийн талтай айгу мэрэгжлийн одоо болцсон учраас тэр тогоон дотор гал температур тэг ингээ янз бүрийн хими бодис орж ийн. За тэгэл
миний янз бүрийн хоол хийдэг байсан юмыг засаж байгаа байхгүй. Тэр хийхгүй зүгээр масл хийж. Тэгээ нэг эмошн үссэн. За тэгээ одоо болно. За одоо виногоо хийж. Одоо хутга яг одоо болцсон. Тэгэл миний өмнө хийж исэн улаан дарсны виноnis house дайми бол дараагийн шатнд хүрэж байгаа байхгүй. Тэр амар гоо. Тэгэл би шууд хэлдэг баярлалаа дамраа. Энэ бол миний гарнаас гардаг соосноос 2 дахин сайн байна. Гоё юм байна. Гэх юм бол тэгээ манай хөвч гэл тэр бол айгуу гоё. Тэгээ хоол хийх угаасаа тийм хоббитэй. Тэгээ тэр хоол хийж байхдаа бас айгуу амардаг. Хоол гэдэг зүйлийн талаар яагаад ярьсан бэ гэхээр одоо бид нар өсвөр насны хүүхдүүд мэн нөгөө нүүрэн дээр батг гарах ч юм уу тий. Эсвэл таргалалт өгөөд идэг. Эсвэл нөгөө одоо өдрийн авах хэвээр уурга авахгүйгээс болоод өнгө зүс гунтдаг ч юм уу. Мэдээч ийм зүйлүүд бол нэлийн тохиолддог. За тэгсэн маа эмэгтэйчүүд дээр бол маш их тохиолдлууд байдаг штэ. Тэгэхээр энэ дээр бол маа дээр яг ажил дээр бол энэ кейсүүд бол айгүй олон байгаа. За тэгэхээр тэрийг хуваалцаж магадгүй зарим хүмүүс бас энийг сонсохыг хүсэж байгаа. Айгүй олон манай компанид ажилд орсон хүмүүс айгүй муухай арьстай ажилд орсон. Тийм батг юм уутай ингээд зарим бүр идээлсэн батгтай. Харшилтай ч юм уу тий. Тэгээд маш 2-3 жилийн хамт байсаар агаад ерөнхийдөө ингээд нөгөө дэрэгд байгаа хүн ингээд цэвэр хоол идж байгаа зөв мах тий сайхан амтны тос чихэр мэхэр ерөөсөө идэхгүй. Манай дайми жишээлбэл кола мола санал болгох юм бол disgusting гэдэг байхгүй. Кола мола газтай ундаа ерөөсөө удаагүй манай дайми бол дан ус уун эсвэл газтай ус уун өөр юм уухгүй. Тэгэл ер нь бол ийм бэлэн хоол иддэггүй, гурил мөрл ерөөсөө дуртай биш. Тэгээд манай гэр шоколад байхгүй, намбор байхгүй, чихэр байхгүй, snack mac ерөөсөө байхгүй. Манай хөрөгч юугаар дүүрсэн бэ гэх юм бол мах, стейк, тог, яс, чүмэг тий. Тэгээд яа гэм бэ гэх юм бол нөгөө бургер хийлээ гэж бодоход хамгийн нэмгэн хөвсгөр гурилыг аав. Тэгээд тэр бол зүгээр ийм сандвич маягийн ингээд нөгөө архитектурын хувьд бол нөгөө зүгээр дамжуулагч гэх юм уу да. Гэхдээ голд нь маш чанартай бяцлаг байх хэвээр маш өндөр чанарын 80% гоё өвчүүний мах тэгээ 20% гоё сайхан өөх. Тэгээд сүүлийн үед би яаж байгаа юм бэ гэх юм бол бүр ингээ бургерийн мах дотор бас чүмэг хийгээд эхэлсэн чинь бүр лааж илээ. Тэгээ бууз муус бас энэ буузыг бас би өөр яаж хийдэг юм бэ гэх юм бол жишээ тэр нөгөө махны зуурмаа ингээ зуурдгаараа зуурчдаг. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол тэрний өмнөх өдөр би чүмэг чандаг, булууны яс чандаг. Тэгээ 2 тойг дотор ингээ шидчихэд тэгээд нэм стүүжин шиг болчдөг штэ. Тэгээд шүлийн нэг амс нь амар гоо өвтгөн байх хэрэгтэй байхгүй. Тэгээд нөгөө ам дотор тэр хоолны амд ороод ирэхээр шууд ам тархилуу ингээ сигнал өгдөг байхгүй. За энэ дотор коллаген байгаа юм байна. Тэ энэ дотор уург байгаа юм байна. Өөх тос байгаа юм байна. Тэгээд нэг амар гоо ингээ чанартай шүллийг ингээ гоё тайвшруулдаг штэ. Тэр юу юм бэ гэх юм бол ам чиний тархилуу энэ яг чамд дутгаж байгаа хэрэгтэй тижээл чамд өгж гинэ гэд нэг амар гоо ингээ уусаад ордог байхгүй. Одоо нөгөө битүү шүүл, тойгны шүүл яг тэгдэм. Тэгээд тэр тойгны шүүлийг бүр их нөгөө тойгтой чанаад ирэх юм бол нэг амар гоё стүүжин шиг болчдөг. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол нөгөө бууцныхаа махаа бэлдээд. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол ойролцоо тэр жинтэй адилхан 10% тэр стүүжнийг хүүтнэрээ ингээд нөгөө яг ингээд дахиад хүүтэн гамбанц амар чухал хүүтэн гамбанц дээр ингээд хүүтэн утгаараа ингээд өшгөлөөд тэгээд ийм стүүжний татсан стүүжин шиг. Тэгээд тэрийг зүгээр ингээд бууцсанд дээр ингээд нэмчдэг. Одоо яг нэг чимхэхээс өмнө дээр нь зүгээр ингээд тавьчихдаг байхгүй нэг жоохныг халбагдаад. Тэгэхээр би бол ингэж бодлоо. Шүлийг нь махтаага зураад зурмага бичиж хэрэггүй. Бас болно. Би яадаг юм бэ гэх юм бол халбгаараа зүгээр ингээд дээр нь тавьчихад тэгээд чимхчихдэг. Хамгийн дээр нь тэгээд яадаг юм бэ гэх юм бол нөгөө бууцн ингээд жигнэгдээд ингээд болоод ирнэ штэ. Тэгээд стүүжин дотроо ингээд юу ячдаг. Шүлэн ингээд тэгээд хамгийн гол нь тэр гурилан бас зүг байх хэвээр тэгээд зүгээр тогоон дотор ингээд тостон дотор дүрээд нэг жигнүүр дотор хийж болохгүй нөгөө калкин цаас. Тэг. Гэхдээ ингээд томоор хийж болохгүй яг нэг бууз нэг калкин цаастай байх хэвээр. Тэгэх юм бол нөгөө буузыг ингээд чимхий гарахгүй зүгээр калкин цаасыг аваад тавган дээр шууд тавьчин. Тэгээд шүүс нь ингээд задрахгүй. Тэгмгээд янз бүр ингээд асгарцсан, эвдэрсэн. Би бол бүр ингээд салаадны навч мавч ч юм ингээд нэг сайхан дэвсэж хагаад буузаж игэнчдэг. Бүр тос. Салаад навч. Яшиг. Тэгээд айгуу гоё шүл сайтай гоё бууз гардаг байхгүй. Тэгээд нөгөө температур хугацааг айгуу зөв яах хэрэгтэй. Яг махан болоод ирэх юм бол бууцны ингээ битүү чимхээгүй юм бол нэг жижигхэн зай гарч ирэн заяа. Тэндээс нөгөө жоох ингээ шүлэн ундралаад ориглоо гараад ирэх юм бол шууд гарга. Тэгээд айгуу хурдан идэх хэрэгтэй.
Тэгэхүүл шүл чинь буцаагаад тэр гурилуу ингээд уусчихдаг. Тэ. За окей ингээд. Тийм бууз. Хуушур дээр бас тэгж болно. Тэ. Тэгтээ сүүлийн хуушур бол фейлцсэн байгаа. Тэгэл яг хоол хийх айгүй дуртай. Тэгээд яг мах яг үндсэн материал. Тэгэл илүү дутуу салаад бид нэр юусэн иддэг байхгүй. Тэгээд мах өөх амтны одоо амтныг тэрчтэй. Тэгээд хаяа бас нөгөө илэг янз бүрийн дотор эртний мах ингээ хаяа энэ тийг холчтой. Гэтэ яг иймэрхүү хоол идснээр хүний биеийн арьс ч юм уу хүний биед гарч байгаа өөрчлөлтүүд нь таны бодлоор айгүй ирүүл одоо жишээлбэл бид нартай одоо хамт байдаг тийм энэ камер продюсер залуу Батын бид нартай ерөөхдөө цуг амьдэрч байгаа. Тэгээд доронтоос ирсэн өдөр болгон 3-4 сникерс иддэг байсан. Дандаа ундаа уудаг байсан. Арьс нь уулаа. Тэгээ нүүрэн батхтай. Тэгээ айгүй туранхаа нэг хавирга. Тэгээ одоо ерөөхдөө нүдэн дээр ингээ айгүй гоё арьстай болж гин махалж гин гих мэд шин манай дайми бол ерөөхдөө бас дайжгүй өндөр өргөн мөртэй гар нь одоо 14 настай хэрнээ миний гарнаас том хүлэн миний хүлний ярьцмаар 42.5 43 даймигийн хүлний ярьцмаа одоо 44 45 төгчийн тэгээд ер нь бол айгүй эрүүл зөв хөгждөг тэгээд сүү өрөм тараг бүгдээр ерөөхдөө ингээл аач юм бол тэгэл ерөөхдөө айгүй гоё эрүүл болчихно тэгээд energy level айгүй сайн ханаад манаад ингээд гих мэд шиг байхгүй. Маш гоё зөвлөгөө байна. Магадгүй зарим одоо нөгөө хоолны нэвтрүүлэг те эсвэл одоо нөгөө хоол зүйч коуч гэл байдаг штэ те. Тэгэхээр тэн дээрээс бол би маш олон мэдээллийг сонсч байсан. Гэтэ яг ингээ авчиг гэхээр мэдтгэл зүйл яриад байдаг. Яг амьдралдаа процесс дээр нөгөө уур гэдэг маань яг юу юм? Яг юу хэрэглэх ёстой? Өдөрт бид нар ямар хөө хэмжээний хоол одоо авах ёстой гэдэг зүйлийг бол нэг амар гоё үл тайлбарладаг. Ерөнхийдөө л гол яриад байгаа юм нь ногоо, жимс, витамин гэдэг зүйл дээр л анхаарлаа төвлөрүүлж байна. Яг жимс хаяа 7 хоногт нэг 2-3 удаа жимс өгнө. Дуртай юм бол сагсан дээр гоо жимс байгаа. Нийт ярьж байгаа юмны 90% нь ерөөсөө бараг л мах. Ийм байхгүй одоо айгүй энгийнээр тайлбарлахад хүн ямар материалаар бүрдсэн юм бэ гэх юм бол арьс, ус дараараа. Тэгээд энэ амар сонин сонсогч магадгүй зүгээр ингээ жишээ авч үзэж байгаа шүү. Хүний хувьд бол хамгийн төгс хоол юу юм бэ гэх юм бол өөр хүний мах. Бүтнээр нь. Өөр хүний юм. Тий. Хүний юм уу? Тий. Одоо хүний яс, хүний арьс, хүний булчингийн мах, хүний өөх, хүний тарих, хүний дотор эргэтэн идчих юм бол одоо дахиад хүн бүтээх бүх түүхийг нь авч байгаа гэсэн үг шүү дээ. Ойлгож байна уу? Амар сонин заяа. Амар сонин. Тэгээд хүн идэн гэж угаасаа байхгүй. Тэ. За зүгээр жишээ авсан. Тийм учраас хамгийн ойрхон төстэй юмыг идэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд чиний биений аль хэсгийг салаад навчаар хийгдсэн. Идэх шүү дээ. Юуж байхгүй. Зүлэг, тэгээд спинach гих мэд чинь тий янз бүр ингээд тэгээ ингээ яг саусгүй салаад идээд үзээрэй заяа. Ямар ч амтгүй. Тэгээд салаад яаж иддэг юм бэ гэх юм бол тэн дотор дрессинг хийждэг тий. Саус хийдэг. За оливын тоос хийдэг. Тий. Тэгээд янз бүрийн юм хийгээд тэгээд салаатны навчны амтыг тэр чигтээ дараад тэгээд чиний ам дотор энэ дотор тоос юм байна. Энэ дотор жоохон гашуун юм орсон байна. Одоо тий витамин C ингээ acid байгаа юм байна. Яг их мэл чиний ходоодны шүүс acid ч тэрийг бас чи ингээд буцаага түүхийд нь авах хэвээр. Тэгээд энэ дотор ерөөхдөө махтай төстэй юм байна гэх юм бол идэнэ. Амттай. Тэгээд ер нь бол дан одоо spinach идэж чадахгүй. Дан салаад навч идэх юм бол амар балер. Тэгээд салаач навч хизээ гоё гэдэг юм бэ гэх юм бол самгапсал дотор нь мах, өөх. Тэгээд жоохон салаад навч байгаа юм бол тэр жоохон ингээд юу гэдэг юм. Тэр өөхийг жоохон жоохон дарчдаг, жоохон шүүслэг илүү болгоол тэгэл ордог байхгүй юу. Тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол бүтэн амтныг хоолох гэж үздэг юм. Тэгээ арьс тэ өвдөг, үе мууч гих мэдчлэн. Тэ. Дахианы арьс аюу дэжгүй. Тэ. Бас гоё амттай гих мэдчин. Дахианы ясыг ингээд гоё нэг чанаа чүмэг заалчгүй идэн гих мэд. Тэгээ тэргээр ингээд хоолчмол тэгэл ер нь бол аюу хөөрхөн ингээд өндөр өргөн болчин сайтай тарган. Тэгээ гоё юм бэ гэх юм бол чи чансан үндгийн хэдийг идэж чаддаг юм. Өсрөл 3-ыг л идэх. Тэгэл ингээ би бол намхан жижиг бий шүү дээ. Би бол өөрөө бас нэг 4 чансан үндгийг идчихээ одоо болоо. Тэгээ цатчихдаг байхгүй юу. Яагаад вэ гэх юм бол хамаг тижээлээ авцсан гэсэн үг. Чиний ингээд зажлаад окей үндэг юм байна. Ходоод л ороод ходоод ингээд онцлогоо хийгээд окей дан болоо. Тэгээд
дахиад идэхгүй байхгүй юу. Гэхдээ чипс байна шүү дээ. Ингээл задлаал идээл. Гэхдээ яг юм бол айгу дутуу тижээлтэй байхгүй юу. Амар их давс байгаа. Тэгээд нэг corn starch нэг эрдэнэ шишийн нэг янз бүрийн байгаа. Тэгэл ерөөсөө ингээд ханахгүй. Тэгээд Snickers яг адилхан, шоколад бас яг адилхан, зарим яг адилхан дутуу хоол баггүй юу. Калоригаар ингээд бөмбөгж байгаа сахар юм уу, давсараа өөрөөх ингээд бөмбөгдчихдэг. Тэгэхээр бусад юмараа ингээд дутуу байгаа болохоор хансан мэдээлэл ерөөс авахгүй байгаа. Битүү шүлийг бас ингээд туллан идэж чадахгүй. Тойгны шүл бас ингээд эзнийхэн дараа бүр хөлс гараад ингээд таглагчдаг байхгүй юу. Тэр амар чухал мэдрэмж одоо. Тэгээ яг ингээд янз бүрийн ингээд carbohydrate одоо нүүрс усаар дүүрсэн хоол тэг ингээд баахан талах идээд чадахгүй, нутелла төрсөн талах идээд чадахгүй, cornflakes идсэн ч чадахгүй. Тэг одоо илгэний нухш идээд эхлэх юм бол шууд садна, өндөг идэх юм бол шууд садна. Хахааны хоньны хавиргыг өөхтэй идэх юм бол нэг 5-6 хавирга идээд тэгээд жижи дуусаа ахгүй. Тэг ингээд снэк идэх үгүй яа шиг цаашаа би хагарлаа. Би яг өглөө. Гэт яадаг ахгүй. Тэр айгуу чухал. Тэгээд ер нь бол цадахгүй байна гэдэг чинь чи буруу хоол идэж байгаа гэсэн. Амар амарх. Баярлаа. Хоолны талаар айгуу гоё мэдээлэл өгсөнд. Амар их ном уншсан бас энэ талаар. Аха.